Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээлэл хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. Монголын майнинг 2017 олон улсын уул уурхайн үзэгслэн төрөмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Эрдэнэ төлдрийн ерөнхий захирлын А171 тоо тушаал гарсан байна. Тэн тухайн мэдээллээр хөтөлбөр эхэлж байна. Mongolia Mining 2017 олон улсын уул уурхай үзэсгэлэн төрөмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөг Улаанбаатар хотод 4-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд болох юм а. Дээрх үйл ажиллагаанд Эрдэнэ төлдрийн бүтээлч хамт олонний төлөөлөл өдөрлөг үзэсгэлэнд оролцохтой холбогдуулан ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байна. Ажлын хэсгийн уралдаа өчтөрөөлж өдөрлөг үзэсгэлэнд зориулсан Эрдэнэ төлдрийн танилцуулга болон төлөвлөгөөт ажлууд шатраатай хийгдэж байгаа тухай мэдээлж байна. Төлөвлөгөөний дагууд энэ 5 дахь өдөр бид нар одоо бүгдийг авч хэлсэн. За үнэтэй зэрэгцүүлээд бас энэ 4-р сарын 7-8-нд бол энэ төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага гэсэн юм өдөрлөг бол одоо бас төрийн өмчийн байгууллагуудын хоорондын өдөрлөг болох юм байна. Энэ нь бол 4 сарын одоо 7-8-ны үед тэнгэр одоо төв гэдэг тэнгэр юуны баян зүрхтөрөд идэг. А нөгөө Mongolia Mining хүчнүүд одоо буян тухайгийн спортын орнд болох шүү дээ. Энэ төрийн өмчийн менежмент нийгмийн хариуцлага гэдэг дээр бас 3 чиглэлээр бид нар олж байгаа. Манайх бол үнэхээр одоо нийгмийн хариуцлагатай компани маа гэдэг одоо бидний ажилчдаа хүмүүст үзүүлж байгаа одоо тэр хөнгөлөлт за тэгээ байгаль орчныг одоо сэргээн бүтээж байгаа асуудлууд за тэгээд энэ аймаг орон нутгатайгаа хамтын ажиллагаатай тэгээ жижиг дунд үйлдвэрийг одоо хөгжүүлэхэд үйлдвэрийн зүгээс оролцож байгаа. Манай дээр бол одоо олон манай үйлдвэртэй ажиллаж байгаа газрууд биш. Масагны үйлдвэр одоо түүхээр зэн тэгээд лед гэрэл одоо гэл олон төрлийн энэ мэтийн одоо хамтын ажиллагаа бид нар ер нь аймаг орон нутгатайгаа бол бас нэгэн хамтын ажиллагаа. Энэ чиглэлийн хамт ингээд хамруулж оруулсан. Тэн дээр бас үйлдвэрээ нэлээд сурчилсан урлагийн наймыг оролцуулсан ийм одоо юмнуудыг өнөөдөр төлөвлөгөөг нь гаргаад ерөнхийдөө бид нар бас нэг ийм газар оролдоо сурцсан учраас бид нар энэ төлөвлөгийн дагуу энэ 5 дахь өдрийн өглөө директоратын дараа л одоо цугдрал энэ бэлдсэн юмнуудыг ингээд авч хэлцээ. Тэгээд ирэх нэг дэх өдрөөс хүмүүс маань явж эхэлнэ дээ. Эрдэнэ төлдрийн ерөнхий захирал ажлын хэсгийнхэнд Mongolia Mining 2017 олон улсын уул уурхай үзэсгэлэн төрөмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөгт батлагдсан төлөвлөгөөний дагуу өндөр түвшинд зохион байгуулж оролцохыг даалгаж түүний дагуу ажлын хэсгийнхэн бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллаж байгаа тухай мэдээллээ. Эрдэнэ телевиз мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төвд хүнд өвчтэй ахмадуудыг 10 хоногийн турш эрүүл мэндийн үзлэгт хамруулахар болжээ. Тус үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Жил бүрийн 3 дугаар сарын 30-нд дэлхийн нийтээр эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн төвхтэй бөгөөд тус улс 1990 оны 3 сарын 30-ны өдрийг үндэсний эмч нарын өдөр болгон тэмдэглэх болсноос хойш дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан Ахмад эмч нарын буурлын чагнуур холбоо бүсийн онцлогоо эмчилгээний төвийн нарийн мэрэгжлийн эмч нартай хамтран хэвтрийн болон хүнд өвчтэй хөдөлмөрийн чадвараа алдсан 100-аас 150 гаруй ахмадуудад үзлэг хийж эрүүл мэндийн тусламж өгчилгээг хүргэж байна. 5 дугаар группийн улсуудыг үзэж бид шаардлагатай асуудлыг санд оруулахаар энэ холбогдох газруудад тийм зорилготой. Тэгээ эмчилгээний талаар тэгээ орон байр одоо ахуй хангамж юу гэдгийг бүх талын тусламж үзүүлэхэд зориулагдж байгаа юм л да. Уг санаа болов. Тэгээ олон энэ ахмадуудад тэр өвчтөд шаналж байгаа үзүүлж чадахгүй байгаа энэ улсуудыг үзээд асуудлыг оруулах гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд одоо яхаа харуулж чадахгүй ийм улсуудыг бид бас туяа амжтай яриад үнгүүгээр харуулахаар ингээд ярьдсан байгаа. Туяа амжид зөвхөөрөмшүүлдэг нь бол бид олох ёстой. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан Ахмад эмч нарын буурлын чагнуур холбоо
Баян өндөр сумын засаг даргын тамгын газарт санал хүргөөсний дагуу энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цагаан чулууд, уртын гол, Аршаант, Булаг, Наран багуудад 16 мянган иргэд оршин суудаг. Тэдгээр иргэдээс архаг хууч өвчтөй ахмадуудын судалгааг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан авчээ. Ахмадуудад өн төлбөргүй үзлэг хийхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилгоор эмч мэрэгжилтнүүд ажиллаж байна. Эрдэнэ үйлдвэрийн геолог хайгуулын ангид төр гэрээгээр ажиллах ажилчдын нэгдсэн сургалт 2 өдөр зохион байгуулагдлаа. Энэ тухай мэдээллийг хүргье. Эрдэнэ үйлдвэрийн геолог хайгуулын анги улирлын чанартай үйл ажиллагаагаа зохион байгуулдаг тул төр хөдөлмөрийн гэрээгээр ажилчдыг сонгон шалгаруул авч өрөмдлөгийн ажлаа гүйцэтгэдэг. 2017 оны геолог хайгуулын ангид төр гэрээгээр 85 хүн ажилд авахар төлөвлөжээ. Эдгээр ажилчдыг 2 үе шаттайгаар ажилуулах юм а. Эхний 61 ажилчдыг сонгон шалгаруулан ажилд авч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нийтлэг дүрм журмын талаар шинэ ажил агстын сургалтыг зохион байгууллаа. Тэгээд энэ жилийн онцлогийн хувьд бол яасан гэхээр өмнөх жилүүдэд бодвол төлөвлөгөө нэмэгдсэн. Тэгээд өмнөх жилээс арай олон хүн авч байгаа. 16-онтой харьцуулахад. Тэгээд тоног төхөөрөмж мөрөн авагдсны дараа бол энэ улирлын чанартай төр авах хүмүүс бүгжигдэх ёстой. Одоогийн байдлаар одоо 61 хүн маань сургалтанд хамраад маргааш сүүлийн өдөрт ажилд орно. Тэгэхээр эхний сургалтанд хамрагдсан ажилчид өнөөдрөөс ажилдаа ороод байна. За өнгөрсөн жил өрөмдлөгийн ажлыг 19 мянган туурш метрээр төлөвлөгдөж ажиллаж байсан бол энэ жил 44 мянган туурш метр буюу өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгдэжээ. Хайгуулын өрмийн шинжилэл уул геологийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөх жилтэй харьцуулахад ийхүү ажлын төлөвлөгөө нэмэгдсэн байна. Иймээс ажиллах боловсон хүчин өмнөх жилийнхээс харьцангуй их байгаа гэдгийг албаны хүн мэдээллээ. Өрөмдлөгийн ажилдаа уялдуулан тоног төхөөрөмж бүрэн нийлүүлэгдсэний дараа улирлын чанартай ажилд төр гэрээгээр ажиллах хүмүүс жигдэрх юм а. За төр гэрээгээр 5-7 сарын хугацаатай ажиллах тул Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын мөрдөн ажилдаг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайдар ханган ажиллах зайлшгүй шаардлагатай. Иймээс сургалтанд ач холбогдолч ажилчдыг бүрэн хамруулан аюулгүй зөв ажиллан өөрийгөө болон бусдыг гарч болцшгүй гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг сургалтын үеэр анхаарууллаа. Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. За хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлыг шүүхийн байгууллагаас эхлүүллээ. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч төлөөлөгчид эрүүгийн хэргийн давж заалдах шатны, иргэний хэргийн давж заалдах шатны, захиргааны, сум дундын эрүүгийн, иргэний хэргийн анхан шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 тэргүүлэгч төлөөлөгчдийн 50% нь энэ үйл ажиллагаанд хамрагдаж, шүүхийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээ, шүүх хурлын явцны хэмжлэл хүсэлт гаргах тухай мэдээллийг авлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага бол өртгийн удирдлагын дээд байгууллага. Энэ утгаар бол энэ нутаг дэвсгэр дээр бодлого хөтөр төлбөр төсөл бодлого үйл ажиллагаа нэгдэх нь зангиддаг. Учираас нэгдүгээр, хоёрдугаарт бол аймгийн хурлын дарга өөрөө хуулиараа гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зохицуулах зүйлийн дарга байдаг. За энэ зөвлөлд бол мэдээж хууль хүчний байгууллага бүгдээрээ оролцдог байгаа. Тийм учраас цаашдаа хуулийн бодлого, зорилт, зохицуултыг нэгдсэн удирдлагаар хангах энэ ажлыг одоо чанаржуулахад шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагаатай бас танилцах шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл шүүх прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага, зэрэг энэ хууль хүчний байгууллагуудын өөрийн үйл ажиллагааны онцлогийг бол бид нар харгалзаж хоёрдугаар тусгаж хамтарч ажиллах механизм ач гэсэн цаашдаа боловсронгоолох шаардлага байгаа учраас энэ уулзалтыг хийж байгаа. Ард иргэдэд төлөөлж гарсан гэдэг үг маань ер нь одоо бүх байгууллагуудын үйл ажиллагаа болон тэрний талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ манай аймгийн иргэдийн хурлаас бас энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа нь бас зөв зүйтэй алхам байгаа. Нөгөө талаараа бас яг энэ шүүхийн байгууллагатай ингээд танилцаад яваад уулзаад одоо энэ материалууд бид нэр одоо ингээд үзэж байна. Энэ бүгдээс харахад бас мэдхэд шаардлагатай мөн өөрийнхөө багийнхаа иргэдэд бас энэ талаар бас тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай юм бас их байна л да. Энэ болохоор ийм учраас одоо ерөнхийдөө энэ арга хэмжээ маань маш зүйтэй тий. Одоо цаашдаа бид нар одоо иргэдэд хамгийн гол нь зөв мэдээлэл өгөх тэр одоо тодорхой хэмжээний мэдээлэл дутагдж байгаа юмуд нь бид нар одоо иргэдэд уулзахдаа очиж хэлэх тий. Мөн одоо бид нөгөө сошиал ертөнц болон бос мэдээлэл хэрэгслүүдээр иргэдэд мэдээлэл өгөх
ийм арга хэмжээ авъя гэж цааш би бодож байна. Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу цаашдаа аймгийн цагдаагийн газар прокурорын газрын үйл ажиллагаатай иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгчид танилцах юм байна. Иргэдийг төлөөлж сонгогдсон албан тушаалтан гэдэг утгаараа тэд иргэдэд төр засгийн үйлчилгээг хүргэж байгаа хууль хяналтын байгууллагуудад танилцсанаар цаашдын үйл ажиллагаанд тусгах саналыг шийдвэр гаргах түвшинд уламжлана гэж зохион байгуулагчид үзэж байна. Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн краны машинчдын дунд ажил мэргэжлийн уралдаан 2 өдрийн турш зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Баяжуулах үйлдвэрийн краны машинчдын ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхааран шатраатай сургалт дадлагыг зохион байгуулдаг тухай баяжуулах үйлдвэрийн өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга мэдээллээ. Энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны онцлог нь Эрдэнэ төлөвлөрийн механик гэлц байгуулагдсны түүхт 40 жилийн баяр юм а. За баяжуулах үйлдвэрийн краны машинчдаас 10 машинист эхний уралдаанд оролцлоо. Механик гэлцээ 40 жилийн тохиолдуулаад Эрдэнэ төлөвлөрийн ерхий цагаарлалын тушаалаар одоо зохион байгуулагдж байгаа ажлаа. Энэ 2 үе явагдана. Тус цехүүд карантинын дунд зохион байгуулад 4 сарын 13-14-нд кабинетийн хэмжээний ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулна. Ер нь каран бодод одоо сүүлийн үед л дандаа хувирагчтай болж байгаа. Энэ үүднээс бол караны ажиллагаа бол найдвартай болж байгаа. Краны машинчид ачааг өргөн тугсуулчих, тогтоосон цэгт ачааг байрлуулах, ачааг газраас өргөх, өндрөөс буулгах, ачааг бортхонд хийх даалгавруудыг гүйцэтгэж онлын мэдлэгээ шалгууллаа. Краны машинчид өндрөөс битгийг тогтоосон цэгт буулгахад нүдний хараа, гарын ур чадвар, анхаарал болгоомж, сонор сэрэмжгээд мэдрэхийн бүхэл эрхтнийг нэгэн зэрэг нэг чигт чиглүүлэн байж ажиллаа гүйцэтгэдэг тул нарийн мэргэжлүүдийн нэг гэж ойлгож болно. Тус уралдаанд нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч Наран Жаргал тэргүүллээ. Тэрээр краны машинчаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. За удаах байранд мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж байгаа Шүн хатаах хэсгийн краны машинч Эрхэн Баяр шалгарч авхаал самбаа ур чадвараараа бусдыгаа хушуучлан үйлдвэрийн аврах шалгаруулах краны машинчдын ажил мэргэжлийн уралдаанд оролцох хэрэг авлаа. Эрдэнэ төлөвлөрийн механик гэлцийн 40 жилийн баярын хүрээнд зохион байгуулагдах үйлдвэрийн аврах шалгаруулах краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан 4-р сарын 8-наас 9-ний өдрүүдэд болно. Монгол улсын 21 аймгийн нийт оёдолчин үйлчид жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд уран үйлчин улсын анх дугаар уралдааныг зохион байгуулахаар боллоо. Энэ тухай мэдээлэлээр зохион байгуулагчид Хэвлийн баг хурал хийлээ. Монгол уламжлалыг үе дамжуулан үйлчин оёдолчтой урамшуулах, оёдолчин үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлж нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, Монгол дээд хувцсыг уралдаг эдгээр хүмүүсийг олон нийтэд таниулах зорилготойгоор Монголд бид үйлдвэрлэв төрийн бус байгууллагаас санаачлан 21 аймгийн нийт оёдолчдын дунд тус тэмцээнийг зохион явуулах болжээ. Ингэснээр оёдолчид том зах зээлд бүтээгдэхүүнээрээ танигдж өөрийгөө үнэлүүлэх маш том боломж олгох юм а. Уралдаанд оролцогчдын хувьд мэргэжил нас хүйс заагаагүй бөгөөд уралдаанд оролцсон бүх оёдолчид уран үйлчин цол тэмдэг хүртэх юм байна. Уралдааны шагналын сан 100 сая төгрөг бөгөөд эхний ээлжинд Дархуул аймаг, Орхон аймагт эхний уралдааныг зохион байгуулж, аймаг тус бүрээс аймаг хотын дид авраг, уран үйлчин цол өргөмжлөл 100 мянган төгрөг, оёдлын машинаар аймаг хотын тэргүүн авраг, уран үйлчин цол тэмдэг 300 мянган төгрөг, оёдлын машин, аймгийн авраг, уран үйлчин цол өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнан шилдэгүүдэд бүсийн аврах шалгаруулах уралдаанд оролцох эрхийг олгох юм байна. Оёдлын салбарт үйл одоо оёдог үе уламжлан одоо гэрээрээч одоо байр түрээслэн ажилдаг, хин нэгэнд ажилдаг. Ерөөсөө энэ уралдааны хамгийн том гол онцлог нь юу гэхээр мэрэгжил нас хүйс заагаагүйгээр онцлог байгаа. Тэгээд энэ уралдааныг яагаад зохион байгуулж байгаа вэ гэхээр ер нь бол оёдолчин үйлчин хүмүүс дандаа хөшигний хойно байдаг. Өнөөдөр бид энэ сайхан дээл хувцас урлаад байдаг мөртлөө тухайн хүн л гоё харагдаж, тухайн хүн гоёдаг мөртлөө энэ хэний хийцвэ, хэн ойсон бэ гэдгийг нь ерөөсөө тэр болгоо мэдэгддэггүй дандаа хөшигний хойно байдаг болохоор ийм уралдааныг санаачилж байгаа. За энэ уралдааны маань бүртгэл маань одоо хөлөг худалдааны төвийн ардл шинээр байгуулагдсан цах гэдэг худалдааны төв байгаа. Тэрний нэг давхрын зүүн жиг үрт өглөө 10 цагаас оройны 18 цаг хүртэл бүртгэл явагдаж байна. Тэгээд Орхон аймгийнхаа уран үйлчин та бүдийг өргөнөөр ирж бүртгүүлэхийг уриалж байна.
Тус уралдааныг зохион байгуулахад Эрдэнэтийн унган залуус төрийн бус байгууллагаас чухал үүрэгтэй оролцож цаг худалдааны төвд энэ 7 хоногийн турш бүртгэлийг хийхээр болжээ. Монголд бид үйлдвэрлэх төрийн бус байгууллага нь Монголдо үйлдвэрлэл эрхэлж бүтээж байгаа иргэдийн эрх ашиг хамгаалахаар байгуулагдсан байна. Монгол дээл хувцас урлаагчдын анх дугаар уралдааны төгсгөлийн шат 2017 оны 7 сарын 10-нд үндэсний их баяр наадмын үеэр Сүхбаатарын талбайд бүх оролцогчдын үтсгэлэн гаргаж баярын жагсаал загварын шоугаар эцсийн шалгаруулалтаа гаргахаар төлөвлөжээ. Мэдээллийн хөтөлбөрийн бизнес мэдээгээр үргэлжилж байна. За Эрдэнэт хотын 100 айл худалдааны төвийн 2 дугаар давхурт Kitchen All тавилгын дэлгүүр шинээр нэгдсэн тул эрдэнэчүүд та бүхнийг урьж байна. За нээлт 2017 оны 4-р сарын 1-нд зохион байгуулагдана. За нээлтийн үеэр азтай худалдан авахчийг тодруулах юм байна. 2002 оноос хойш тавилга үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Kitchen All брэнд хэрэглэгчдэд улам ойртлоо. Та бүхэн Kitchen All брэндийн тавилга захиалахын тулд Улаанбаатар орох шаардлагагүй болж байна. Учир нь үндэсний тавилга үйлдвэрлэгч Kitchen All брэнд нь шинэ салбараа 2017 оны 4-р сарын 1-нд Эрдэнэт хотноо нээх гэж байна. Нээлтийн үеэр галтгооны тавилга 10%, Германы алдарт Heinz брэндийн бүх цахилгаан бараа 20-40%, хүүхдийн өрөө, зочны болон унтлагын өрөөний тавилгууд 10%, хөршиг 10% тус хямдралтай худалдаалах юм а. Мөн ирсэн хүн бүр суглаанд оролцож 7 азтны нэг эсвэл супер азтан болох боломжтой. Тус хамт олон нээлтийн баяртаа зориулан супер азтанда Kitchen All Express галтгооны тавилга бэлэг болгон өгнө. Эхний 10 худалдан авагчийг гарын бэлэг хүлээж байна. Нээлтийн үеэр азтан шалгаруулах, урлагийн тоглолт зэрэг олон гинтийн бэлгүүд таныг хүлээж байна. Хаяг 100 айл худалдааны төвийн 2 дугаар давхурт Kitchen All Эрдэнэт салбар. Утас 88 техник 74 77. Одоо үзэгч та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулна уу? Зочинтой редактор Батбаяр ярилцсана. Зуны малда бүтээн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэт үйлдвэрийн эрдэнэ визийн мэдээллийн хөтөлбөр таамтгаар хэмжээд үзэгч та бүхэнд баярлалаа. За мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цагаар эхлэх бэлэн болж байна. За энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цэгийн ажлын станцын мастер мөнхөрд манай студид хүрэлцээсэн байна. Танд орой мэндийг өргөмжүүлье. За та бүхэнд орой мэндийг хүргэе. Тэгээ хоёулаа ярилцлага мэдээж одоо хий хангамжийн хэсгийн хамт олон маань хэдэн онд байгуулагдсан ямар үйл ажиллагаа явуулдаг тийм ээ. Хичнээн үний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Энэ талаар товчхон танилцуулж ярилцлага эхлэе. Эрчим хүчний цэхийн хий хангамжийн хэсгийн хүчил төрөгч ацлын станц нь 1976 онд анх байгуулагдаж мэд молибдын строй удирдах газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 1991 оны 3 сарын 1-нд Эрдэнэт үйлдвэр хязгаарлалт хариуцлагатай компани эрчим хүчний цэгт хий хангамжийн хэсэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. За одоогоор манай эрчим хүчний цэгийн хий хангамжийн хэсэг нь 39 Монгол ажилтнтай, нэг Оросын холбооны улсын мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За эрчим хүчний цэгийн хий хангамжийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хүчил төрөгчийн хий, азотын хий, ацетилны хийгээр тасралтгүй найдвартай хангах үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. За хүчил төрөгчийн станц минь одоогоор 22 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. За хүчил төрөгчийн станц хүчил төрөгчийн хий, азотын хий гарган авч ажилтдаг. Үүнийгээ бид нэр шингэний аргаар гарган аван ажилтдаг. Тэгэхээр ажлын хэсгийн мастераар ажиллаж байгаа тийм ээ мөнхөрд маань. Тэгэхээр ажлын хэсгээр одоо яг хөдөлмөрийн аюулгүй байдал ирэл байгааг бол маш чанд нарийн сагж ажиллана үз. Тэр шатлага дамжлагаас сахилаа тийм. Ямар шуган байдлыг мөрдлөг болгож ажиллаж байна. За юуны өмнө бол ацлын станцаас танилцуулж байна тийм. За ацлын станц минь одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За түүхийн үед болох карбид кальцийг бид Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсаас импортлон оруулж ирж хий ацлын станц дээр хий ГНД 40 төрлийн хий үүсгүүрт устай оруулж ацлын хийг гарган авч бид нар ашиглаж байна. Тэгээ нэг бүр нь одоо 40 кг-ийн эзлэхүүнтэй 4 эзлэхүүнтэй боллоо 4 м3 ацлын хийг 20 кг см даралтайгаар шахаж бид нар хэрэглэгчд нийлүүлж байна.
Мэдээж одоо хабыг бол одоо та бүгд маань эхнийхээ шатраалаас одоо ахуулаад нарийн чанд мөрдөж ажиллаж байгаа шүү дээ. Тэг бид нэр мэдээж ацлины химэн өөрөө маш тесрэмтгий шатамхай өндөр градусын дулаан өөрөө ялгаруулдаг хийвэж байгаа. Үйлдвэрлэлийн газрууд яагаад бид ацлины хий хэрэгэлдэг вэ гэхлээр ацлины химэн өөрөө 3200 градус хүртэл дулааныг өөрөө гаргадаг болохоор одоо зузаан төмрийг зүсхийн тулд заавал ацлины хийг бол үйлдвэрлэлийн газрууд хэрэгэлдэг байгаа. Энэ ч учраас ацлины хийг гаргаж авч байгаа энэ үйлдвэрлэл минь өөрөө маш аюулгүй байжж энэ үйлдвэрлэлийг явуулах боломжтой болж байгаа. Тэгэхээр одоо танай ацлины хэсгийн станцын хамт олон маань ер нь улиран одсон 2016 тийм онд ямар шугам ажлуудыг хийж гүйцэтгэв. Ер нь хичнээн хэмжээний ацлиныг үйлдвэрлэж одоо бас аж ахуйн нэгжүүд байгууллагуудад нийлүүлсэн гэж тооцоо гарч байгаа. За өнгөрсөн онд бол манай ацлины станц бол 32280 метр куб ацлын үйлдвэрлэл гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ онд бол 16 онд 32332 метр куб ацлины хийг үйлдвэрлэж ямарсан төлөвлөгөөгөө дагуулan бид биелүүлсэн байгаа. Харин одоо энэ онд бид 31860 метр куб ацлины хийг үйлдвэрлэхээр төлөвлөөд үйл ажиллагаа явуулж байна. Танай хэсгээр бол одоо ацлины станц дээр ямар нэгэн хэмнэлт гарах боломж олцол байх баг. Мэдээж хэмнэлт гарах гад нэг бодисоо одоо бага хэмжээгээр болгоход одоо тухайн ацлины одоо хүчин чадал багасдаг ч юм уу тийм ээ ингээ буураа явчих баг. За энэ дээр манай түүхийд болох карбид кальц бол маш их өр нөлөөтэй. 1 кг карбид кальцаас үүсэх химийн минь хэмжээнээс хамаарж байгаа. Энэ нь болохоор манай карбид кальцаа нийлүүлж байгаа гадны байгууллагаас шууд хамааралтайгаар хэмнэлт бол манайд л ирнэ л дээ. Тэгэхээр ажилтан ажиллагчдаа чөлөө цэгийг зөв боловс өнгөрүүлэх тал дээр ямар одоо үйл ажиллагааг зохион байгуулж явж мэдээж эрчимчний цэгээс бол одоо нэгдсэн төлөвлөгөө гаргасан байж таараа. Хий хангамжийн хэсгийн хамт олон маань одоо бас дотроо үйл ажиллагаануудыг явуулдаг байж таараа. Манай залуучуудын холбоо болон одоо эмэгтэйчүүдийн зөвлөл үйлдвэрчний эвлэлийн хороод минь бас манай бидэнтэй бас хамтарч маш сайн үр дүнтэй ажилладаг. За үүнийхээ үр дүнд сая бид нар ацлины станц дээр болон хүчил төрөгчийн станц дээр нэг одоо тоног төхөөрөмжүүдийг бие илэржүүлэх тоног төхөөрөмжүүдийг худалдаж авахар ярилцаад одоо байж байна л да. Бүтэн нэг өрөөг одоо нэг тогтжуулахаар бэлдээд байж бид нар. Тэгэхээр залууны хувьд та бас цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? Ер нь одоо бас хамт олонтойгоо урайлаад тийм ээ ацлины станц дээр одоо хэмнэлтийн бодлогын хүрээнд ч юм уу бүтээмж инновацийн хүрээнд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа? Эрдэнэ үйлдвэрийн хамтын гэрээнээс хамаарат манай ажиллаж байсан өндөр настай ажилчид минь эцэг төстэй гарсан. Үүний үр хүүхдүүд нь бидэнтэйгээ нэг салбар болоод ажиллаж явж байна. За манай станцын хувьд бол залуучууд маш их дундаж наслалт манай станц 10 дундаж наслалт нь бол одоогоор нэг 29 байна. 29 настай байна манай дундаж наслалт. Үүнийгээ дагаад манай станц маш их залуучсан. Залуучуудын ирч хүч маш их байна. За хий хангамжийн хэсгийн хүчил төрөгчийн станц дээр бид бүтээмжтэй холбоотойгоор бол 2016 онд хийгдсэн ажлуудад ордё. За хүчил төрөгчийн станцаас одоо автобусны буул руу явахдаа манай ажилчид бол шорон замаар явдаг байсан, зочдөг байсан. Үүнийг бол бид нар бүтээмжтэй холбоотойгоор явган хүний замыг бид тусдна хийж өгсөн. Цементийн замыг тусдна. Манай ажилчид өөрсдийн хүчээр барьж бий болгосон. Хүчил төрөгчийн станц дээр ахын хог хаягдлыг бид урд нь автомашин дээр пошкин тийж гараар ачдаг байсан. Үүнийг бид нар автомашин тусламжтайгаар өөрөө болгохчийг санаачлан манай ажилчид бас мөн хийсэн бүтээмжтэй холбоотойгоор. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас бүтээмж инновацийн талаар, хэмнэлтийн бодлогын талаар олон сайхан ажлуудыг зохион байгуулж санаачилж хийхийг одоо та бүхнээс хүсэж байна. Тэгээд бидний урилга хүлээн авч хүрэлцэн ярьж одоо сэнхүү энэ өдрийн зочны ярилцлаганд оролцсон танд болон танай хамт олондоос ажлын амжилт сайн мөнгөсөөрэй. За баярлалаа. За ингээд Эрдэнэ телевизээр мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлага маань энэ дөрөв өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор эрчим хүчний цэгийн хий хангамжийн хэсгийн ацлины станцын мастер Мөнх Эрдэнэ оролцлоо. Бид бүхэнтэй хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Улс орон болон дэлхийн дахинд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа согтгоё.
Япон улс 850 сая Америк долларын зээл олохоо мэдгэлээ. Улсын хурлын дараагийн холд Япон улсад айлчилж байна. Түүний айлчил өчигдөр эхэлсэн. Япон улсын ерхий сайд Шинзо Абе өчигдөр улсын хурлын дараагийн холдыг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр тэрээр олон улсын валютын сангийн өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад 850 сая Америк долларын хөнгөлтөө зээл олох болсноо мэдгдсэн байна. Тэрээр энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинжилт хийхэд тус нэмэр болоосоо гэж хүсэж байна гэлээ. Ил зээл нь манай улс ардчил зах зээлийн эдийн засгийн тогтолцоо шилжснээс хойших он жилүүдэд Японы засгийн газраас олгосон нийт хөнгөлтөө зээлийн хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Тус улс Монгол улсад нийт 3 тэрбум Америк долларын зээл тусламж үзүүлснээс хөнгөлтөө зээлийн хэмжээ нь 1 орчим тэрбум Америк доллартай тэнцэж байгаа юм байна. Сумдад ажилласан эмчнэрийг цэргийн алба хаасан тооцно. Орон нутагт ажиллах эмчнэрийг дэмжих зорилгоор азлагдсан сум дундын болон багийн эмнэлэгтээ 3 жил ажилласан эмчнэрийг цэргийн дүүцүүлэх алба хааснаар тооцохоор болсон байна. Мөн цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнэр бүртгэн гэдгийг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эмчилгээ үйлчлэгээний чанар хүртэн хэмжээг дээшлүүлэх, улмаар 2 салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Батард нь эрүүл мэндийн сайд цогцсог нар ирэх жилүүдэд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. Дэлхийн банк баг боловсролын салбарт хийсэн судалгаагаа танилцуулна. Цэцэрлэгүүдийн хүртээмж тааруу мөн сургалтын чанар хангалтгүй байна гэж зарим эзэгчүүд үздэг. Мөн нэг ангид хит олон хүүхэд хүмүүждэг байдал хотын захын цэцэрлэгүүдэд түгээмэл байдаг. Иймд Дэлхийн банк манай улсын баг боловсролын салбарын талаар судалгаа явуулсан байна. Хүүхдүүдийн хэлээр таны мэдхүн чадвар ямар түвшинд байгааг ч судалгаагаар тандсан байна. Бага насны хүүхдийг хөгжүүлэхийн тулд бага хөрөнгө оруулалтаар өндөр үр ашгийг бий болох арга хэмжээг илэрхийлэн судалгааг авсан байна. Өнөөдөр судалгааны хураан гол зөвлөмжүүдийг танилцуулах юм байна. Боловсрол соёл шинжилх ухаан спортын яамны сайд Батсуур Дэлхийн банкны салбарын салбар хариуцсан менежер мэрэгчлэтнүүд оролцсноо. Хаяг шошхын зөрчилгүй будаа авахыг зөвлөлөө. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас аюулгүй хүнс сарын 1-ны хүрээнд томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдж байгаа цагаан будааны гарал дүүс чанаргүй байдалд хянж шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад бүгд наримдах хятад ард улсаас хин хаанаас импортсон тодорхойгүй хаяг шошхын мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савлгаатай сүмийн зурагтай будаа худалдаалж байсныг илрүүлсэн байна. Мөн 1, 2, 5 кг-ын савлгаатай зааны зурагтай хаяг шошог огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдлыг хөдөөж ухаан хяналтын хэлтсийн ургамал хамгаалал 20 цэргийн хяналтын улсын байцаагч шалгаж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Иймд иргэд цагаан будаа худалдан авахдаа зориултын худалдааны газраас хаанаас хэн хизээ импортолж холбогдох хаяг удасны дугаар бичигдсэн сав баглаа бодол урагдад цороогүй бүтээгдэхүүнийг сонго авч хэрэглэхийг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас зөвлөлөө. Баян-Хөлгийн аймагт хар тугалаг цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтанд орно. Баян-Хөлгийн аймгийн Ногоон нур сумын нутаг дэвсгэрт орших Дулаан хар хэмээх газарт цайр хар тугалагны баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг Хятадын Юшимена компани удирдлагуудыг аймгийн засаг дарга хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Юшимена компани гүйцэтгэх захирал нь Дулаан харын цайр хар тугалагны уул уурхайн баяжуулах үйлдвэр нь энэ жилээс эхэлж дахин үйл ажиллагаагаа явуулахар болсон тухай хэллээ. Тус компани нь энэ жилээс хайгуулын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж харин эх жилээс эхэлж олборлолт хийхээр төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Баян-Хөлгийн аймгийн засаг даргын зүгээс тус компани удирдлагуудад орон нутгийн иргэдийг ажиллах хүчнээр авах зэрэг хэд хэдэн санал дэвшүүллээ. Ингэснээр орон нутаг дахь ажилгүйдлийн тоо буурна хэмээн орон нутгийн удирдлагууд үзэж байгаа юм байна. Эвлийн цамхыг шилэн хаалтаар хамгаална. Парис төдийгүй Францын бэлэг тэмдэг болсон Эвлийн цамхын эргэн тойронд сум нэвтэрдгүй шилэн хаалт босгохоор болсон талаар мэдээлсэн байна. Зул сарын баярын үеэр Берлинд болсон халдлага өнгөрсөн 7 хоногт Лондонгийн парламентын танхимын гадаа болсон зэвсэгт халдлага зэрэг сүүлийн үед Европын орнуудад террорист ажиллагаа их гарах болсон. Иймд Францын эрх хэрэгчид Эвлийн цамхыг болцсошгүй халдлагаас хамгаалах үүднээс шилэн хаалт босгох гэж байна. Өдгөө 128 жилийн настай 300 м өндөр Эвлийн цамхыг хамгаалсан шилэн
халд барихад 20 сая евро шаардлагатай бөгөөд барилгын ажил 2018 оны дунд үед дуусна хэмээн их сурвалж мэдээлж байна. Харин энэ төсөлд олон нийтэд дургуслаа илэрхийлсээр байна. Учир нь хамгаалалтаа шил байсан байгаагүй террорист халдлага нүүрсээр байна гэж иргэд үзэж байгаа юм а. Одоо үзэгч та бүхэн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үнэ хань шимар байгаа талаарх мэдээллийг хүлээн авна. Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.